Орой мэндийг хүргээ үзэгчдээ парламент телевизийн байр суурь нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүргье. Өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв бүгд найрамдах Солонгос улсын визний асуудлаар гэсэн сэдвээр ярилцахаар Visa House Consulting компани зөвлөх Нямзаяг урьж оролцуулж орой мэнд хүргэе. За орой мэнд хүргэе. За тэгэхээр Монгол улсын иргэд Солонгос улс руу маш их хэмжээгээр виз мэдүүлдэг шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө за визний талаарх тэ шинэ мэдээллүүдийг бас хүргэж. За сүүлийн үед одоо Солонгос улсыг зорж байгаа иргэд одоо Монголд Элчин сайдын яам нь визний зөвшөөрөл гарчаад хаад хил дээрээс маш их буцаагдж байна гэсэн асуудал одоо сүүлийн үед маш их хөндөгдөд байгаа шүү дээ. За тэр асуудлын талаар одоо Монгол Солонгосын парламентын бүлгийн дэд дарга Бат Эрдэнэ гэж хүн одоо Монгол дахь Солонгосын Элчин сайдын яам Элчин сайд Чойж Юунтай уулзаж одоо иргэдийн санал хүсэлтийг цааш нь дамжуулж хэлээд за Монгол улсад цугаа Элчин сайд одоо Чойж Юун цаашаа хууль зүйн яам руугаа бас холбогдох бичиг баримтуудын нэг санал хүсэлтийг илгээгээд одоо ингээд шийдвэрлэх арга хэмжээний төвшөнд явагдаж байгаа нэг ийм сүүлийн мэдээлэл байгаа. Тэгэхээр за манай Монгол улсын иргэд аяллаа одоо 3 сарын визийг хөвчлэн мэдүүлдэг. Тэгэхээр ер нь бол виз мэдүүлэх анхаашдны юм зөвлөгөө мэдээлэлүүд байдаг шүү дээ. Яг ямар төрлийн визүүд байдгийг, юу бүрдүүлж иж яг визэнд ордог юм бэ? Товчхон мэдээлэлгүй. За ер нь бол Солонгос улс руу виз мэдүүлэх маш олон төрлийн аргууд байдаг. Имчилгээний виз, за Солонгос улс руу сурах зорилгоор явж байгаа оюутны виз, за одоо бидний хамгийн их удаа хүсдэг аяллаа виз гэж байдаг тий. Аяллаа визэн дотор олон удаагийн виз буюу одоо 3-5 жил дотроо визгүй зорчоод зорцсон хугацаанд 90 хоног хүртэл байх хэрэгтэй олон удаагийн виз гэж байдаг. За энэ виз нь болохоор бас дотроо 17 төрлийн одоо юм визтэй төрлүүдтэй байдаг, тавигдах шалгууруудтай байдаг. За эндээс хамгийн их одоо хүмүүсийн нийтлэг хүсдэг визний төрөл гэвэл одоо нийгмийн даатгалаараа нийгмийн даатгал өндөр төлдөг иргэн одоо нэг сарын дундаж сарын цалин 4 сая 460 мянгаас дээшээгээ одоо ингэ байх тохиолдолд одоо олон удаагийн виз хүсэх боломжтой ийм тохиолдол байна. За Европын орн болон Европын 32 улс руу болон Америк, Канада, Австрали зэрэг улсуудын визтэй хүмүүс тухайн визнийхаа хугацаанд зорчичоод ирсэн бол бас олон удаагийн виз мэдүүлэх боломжтой. За өмнө нь бас Солонгос улсыг зорж исэн иргэн гэдгээрээ бас олон удаагийн виз мэдүүлэх одоо тийм боломжтой байдаг. Гэх мэтчлэн маш олон одоо төрлийн олон удаагийн виз мэдүүлэх боломжтой төрлүүд байдیں۔ Ер нь бол 17 төрлийн. Тэгэхээр ер нь бол өмнө нь хэд хэдэн төрлийн визийн одоо мэдүүлэх юм ангилууд байсан шүү дээ. Тэгээд илүү олон болгоо задлсан бах. Тэгсэн ер нь бол монголчууд дөрөв өгөөж өгч чадчихна уу? Шалгуур нь босго оноо одоо өссөн гэж үзэх үү эсвэл хэн дуртай явах боломжтой болоод байна уу? Одоо энийг тийм одоо яг тухайн тавигдж байгаа шаардлагаараа жишээлбэл одоо их сургуулийн багш болон эмч, өмгөөлөгч гэдэг одоо хүмүүс статустай хүмүүс одоо олон удаагийн виз хүсэх боломжтой. За энэ визний төрлөө одоо олон удаагийн виз хүсэх боломжтой төрөл нь нэмэгдсэн гэсэндээ тавигдах шалгуур нь яг л урдны адил хэвээр байгаа. Тухайн хүний санхүүгийн нотлох бичиг баримтыг шалгаж гин. За одоо юу одоо нийгэм татгал төлж гин үү те яг эмчлэг хэрхэн гэрчлэгэн байна уу гэх мэтчлэн тавигдах шалгуурууд нь бол байгаа хэвээр байгаа. За сүүлийн үед монголчууд хил дээр очиод виз нь гарчихсан ч гэсэндээ хил дээр очиод маш их баригдчихна. Одоо нөгөө арын өрөө гэж ярьдаг шээ тий. Тэр өрөөндөө ингээд саатуулагдаж байгаа буцаад байна л та. Тэгэхээр яг юу болчихвоо сүүлийн үед ялангуяа сүүлийн 2 жил яг ийм нэг жилчүүд юм асуудал бүр газар авлаа. Яг энэ ч яг юу болоод байна? За энийг бол одоо иргэд манай ойлгохдоо ингээ ойлгочих хэрэгтэй байхгүй. Виз мэдүүлэхэд Элчин сайдын яамны шалгуур бол эхний шалгуур юм аа. Виз мэдүүлэх. Тийм виз мэдүүлгээд за Элчин сайдын яамны журман дээр ч гэсэндээ заасан байдаг. Виз зөвшөөрсөн нь хилээр гарах баталгаа болохгүй шүү гэж заасан байдаг байхгүй. За хил дээр шалгаж байгаа шалгуур бол Солонгос улсын хууль зүйн яамнаас явагдаж байгаа одоо гадаадын иргэн хил нэвтрүүлэх шалгалт юм аа гэж бодож болох нь. За хүмүүс одоо сүүлийн үед маш их хил дээрс буцаж байна тий. За энэний одоо хамгийн түгээмэл алдаанууд нь за хуулийнхаа хүрээнд бол Солонгос улсын виз мэдүүлэхэд өмнө нь татгалзаж байсан хариу авсан иргэнийг хил дээр бол заавал шалгадаг. Яагаад өмнө нь татгалзсан хариу авч исэн бэ гэдгийг заавал шалгадаг. За тэгээд түүний дараа бол одоо очих хаяг нь тодорхойгүй зорилго одоо тодорхой бус тохиолдолд за аяллаа зорилго нь тодорхой бус тохиолдолд одоо Элчин сайдын яам одоо шилийн шалган нэвтрүүлэх бол энийг шалгах хэрэгтэй байдаг. За шаардлагатай гэж одоо үзэх юм бол аяллах хэмжээний мөнгийг нь хүртэл шалгах одоо тийм хэрэгтэй байдгаа гэж хуулиндаа заасан байдаг байхгүй. Гэвч хүмүүс маань одоо нөгөө хилээр гарахтаа хаяг одоо тодорхой биш те. За хин нэгэн ах トゥ хамаатан садан найз нөхдийнхөө хаягийг хүчдэг. За нөгөө хүнээсээ зөвшөөрөл одоо визэнд орох үедээ зөвшөөрөл авдаг. Эсвэл бол зөвшөөрөл авахгүйгээр бас нэг хүчдэг штэ те. Хаяг ингээ байждаг.
За тэгээд хил дээр яваад очдог нөгөө хүн рүү одоо хилийн ажилтан залгах үед нь уцаа авч таарахгүй тохиолдол байдаг шүү дээ. Тэгэхээр одоо тэр ажилтан юу гэж ойлгож байна гэхээр за энэ хаягн дээр одоо хүнийг урьж байгаа хүн хүлээн зөвшөөрөхгүй юм байна гэдэг ойлголт үүсгэж болдог. За нөгөө талаараа одоо хаягн дээр хүлээж авч байгаа нөгөө тухайн одоо Солонгос улсад ямар нэгэн визээр оршин сууж байгаа хүн маань жижиг том гэлтгүй ямар нэгэн одоо Солонгосын хууль дүрм зөрчсөн асуудал жижигхэн ч хамаагүй байх юм бол мөн адил одоо тухайн хүнийг хаягн дээр нэрж байгаа хүнийг хүлээж авдаггүй ямар нэгэн асуудал үүсгэж исэн байна. А нөгөө талаараа бас ийм зүйлүүд байдаг. За нэг хаяг хүчдэг те нөгөө хүн одоо Солонгос сурдаг ч юм уу оюутан байлаа. Эсвэл аль биесны ажиллах хэрэгтэй визтэй хүн байлаа гэж бодоход одоо нөгөө хөрхийн Монголоос ингээл явж байгаа хүмүүс ч тэр хүний хаягийг л өгөөд хана шүү дээ те. За тэгэнгүүт очиод нөгөө очиж байгаа хүн маань визнийхаа хугацааг хэтрүүлэн одоо нэг аяллаа визнийхаа 90 хоног байдаг боловч аяллаар явах хугацаа ер нь бол нэг 30-аас дээшээ гараад димээ ахгүй. За тэнгуут нэг 30 хоног, 40 хоног, 50 хоног, 60 хоног. За магадгүй ингээд 90 хоног визнийхаа хугацааг тулгачаар энэ хаягн дээр ирж байгаа хүн ингээд визнийхаа хугацааг одоо нэлээд тулгаад идэм байх, урт хугацаагаар байгаад идэм байх гэдэг хардлага үүсдэг учраас одоо нөгөө тэр хаягийг бас анхааралтай аваад тийм анхааралтай аваад тэр хаягн дээр ирж байгаа хүмүүсийг оруулахгүй байх тохиолдол байгаад идэг. Тийм. За тэгээд дараагийн одоо зүйл нь гэх юм бол аяллаар явж байгаа хүмүүс маань аяллаа одоо маршрут авахгүй визн гарлаа гэж эндээс баярлалаа авчдаг. Тэгээ аяллаа маршрут авахгүй, буудлын хаягаа захиалаагүй. За буцах онгоцныхоо билетийг сар гарны хугацаагаар захиалсан тохиолдлууд байдаг байхгүй. За онгоцны билет энэ 30 хоногоор захиалсан байлаа гэхэд буудлынхаа хоногийн нэг 7 хоногор ч юм уу тий. Буудлын хаяг онгоцны билетний буцах хугацаа хоёр яг таарч явах хэрэгтэй. За тэгээ онгоцныхоо билетийг захиалахдаа буудлын хаягтай тааруулсан бол ер нь бол нэг 7-оос 14 хоногийн хугацаанд захиалахад ихтэй шүү. Ихтэй тийм хугацаанд захиалчхад ер нь болно. Тэрнээс удаад ирэхээрээ энэ хүн хууль бусаар одоо визний аяллаа визний зориултыг хууль бусаар ашиглаж ажил хийж байгаа юм байна гэдэг хардлага төрдөг байхгүй. Өмнө нь бол бас нэг нөгөө хэлэхэд манай улсын болон зарим нэгэн улс орнуудын иргэд Солонгос улс руу очиж ажил хөдөлмөр хийдэг байсан баг тий аяллаа визээр. За тэгвэл яагаад энэ жилээс ингээд илүү чангараад явчихваа яг юу болчихв? За одоо нөгөө гадаад руу ажиллах хүч айгүйх одоо ингээд нөгөө дутагдж штэ Солонгос нэг талаараа одоо хар бор ажил хийх хүчин дутагдж байна гэсэн боловч хууль бус ажилчдыг одоо цөөрүүлэхийн тулд одоо Солонгос улсын бодлого нэгдүгээрт явагдаж байгаа. А хоёрдугаас энэ дээр явж байгаа хүмүүс маань ихэвчлэн аяллаа визээр очиод ажил хийгээд идэг учраас нэлээд чангараад байгаа. За тэгвэл зөвхөн аяллаа визээс гадна сургуулийн виз байдаг, эрүүл мэндийн виз байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь яг виз мэдүүлэх гэж байгаа. За ер нь бол аяллаа визийг дийлэх хүмүүс мэдүүлдэг байх л та. Тэгэхээр яг аяллаа визэнд орох гэж байгаа иргэд хил дээр очиод буцчвал бас их харамсалтай байдаг тийм. Тэгэхээр энэ өмнө нь яг юугаа бүрдүүлсэн байх юм бол асуудалгүй нэвтрэх боломжтой юм бэ нэг зүйлгөө. За хилээр одоо визний амжилттай гарчлаа тий. Одоо визний амжилттай гараад хилээр аялахаар боллоо гэж бодъё. За эхний үед бол хүмүүс одоо ингэж байгаа байхгүй. Би Солонгос руу аялахын тулд заавал солонгос хэлтэй байх хэрэгтэй юм уу гэдэг байгаа байхгүй. Одоо тэн дээр хэл ойлголцохгүйгаасаа болоо буцаж байгаа шалтгаан байгаа шүү дээ тий. Тэгэхээр за та солонгос хэл мэдэхгүй байж болно. Гэхдээ анхан шатны англи хэлний хэлний шалган нэвтрүүлэх ажилтны асуусан энгийн асуултанд одоо бэлдээд яваач тий. Та ямар зорилготой солонгос улсыг зорж байгаа? Та хэд хоногийн хугацаатай явах юм? Таны буцах билет хаана авав вэ? Та буудлаа захиалсан уу? Буудалдаа хэд хонох юм? За та ямар газар Солонгост үзэх юм те? Энэ мэтчлэн асуулт, энгийн асуултуудыг одоо англиар ингээд бэлдээд ч юм өөрийнхөө чадах хэмжээнд ингээд бэлтжээд явах юм бол бас ер нь бол давуу талтай байдаг. Ямар нэгэн одоо эхлэн шалган нэвтрүүлэх ажилтны асуултанд төгдрөлгүй, сандралгүй өөртөө ихтэйгээр хариулцахад ер нь бол гайгүй. Тэгэхээр за буцаагдж байгаа хүмүүс харамсалтай кейсүүд байдаг л да. Гэр бүлийн дөрвөлээ очлоо. Тэгээд нэг нь буцаагдаад 3 нь явцдаг ч гэдэм үү. Тэг эсвэл 2 нь буцаачдаг, 2-ыг солонгос руу хэл нэвтрүүлцдэг. Одоо тэгэхээр энэ дээр энэ асуудал дээр ер нь яа гэм бэ? Яагаад ингэж хуваагаад зарим нь гаргаа, зарим нь гаргадаггүй байгаад байна. Тэгээд ерөөсөө яг ингээд аяллаарч гэдэг юм уу ямар нэгэн эмчилгээний зорилтоор ингээд явах гэж байгаа хүмүүс нэг нь хаалгаа эмчилгээнд орох гэж байгаа. Нөгөөх хүн асаргаач гэдэг юм уу те ингээд хамт явж байгаа. Тэгэхээр нэгийг нь хэл нэвтрүүлчихэд нэгийг буцаад гэдэг бас их хүндрэлтэй төлөвлөгөө. Тийм яг нөгөө нэг талаасаа харахад тухайн гэр бүлийн одоо 4 гишүүн ч гэдэм үү ингээд чин үнэнгээсээ аялах гад ч гэдэг те Солонгос улсад гэр бүлэрээ нэг хүүхдийн зуны амралтаар ч юм ингээд аялах гад байна. Гэтэл нөгөө талаас нь одоо гэр бүлэрээ явж байгаа хүмүүс юм чинь очоод
харлаад үлдчих магадлалтай. Хууль бусаар оршин суугаад эх орондоо буцах баталгаа байхгүй гэр бүлээрээ одоо явчихж байгаа учраас гэдэг хардлага одоо төрдөг учраас бас ингээд албаар тий одоо хоёрыг нь одоо хэл гаргаснаа хоёрыг нь буцаадаг ч юм уу тий эхнэрийн хэлээр гаргаснаа нөхрийг нь буцаадаг ч юм уу ийм асуудлууд байгаа. Тэгэхээр энэ нь бол яг гэр бүлээрээ явахын нэг одоо сул тал нь очиод одоо гэр бүлээрээ тэндээ үлдэх гээд байгаа юм шүү гэдэг хардлага бас төрөнд. Эрүүл мэндийн шалтгаантайгаар маш их одоо эмнэлгийн аяллаар явдаг шүү дээ. Тэгэхээр энэ виз яаж мэдүүлж чинь хүндэтгүү үзэх шалтгаантай байдаг ч юм уу. Тэгтэл хэл дээрээс буцаад өгч бас юм янз янзын асуудлууд гарч ирнэ гомдлууд их ирж байна. Тэгэхээр энэ тал дээр эрүүл мэндийн виз мэдүүлсэн тохиолдолд ер нь бол арай шуурхай аяллаа визээс арай өөр байж чаддаг юм уу? Эрүүл мэндийн виз мэдүүлж байгаа хүмүүс юуг анхаарах юм? Эрүүл мэндийн виз мэдүүлэх гэж байгаа хүмүүст яг шуурхай хандж байгаа. Эмчилгээний виз, за яаралтай өвчтөн гэдэг бас ангилал байдаг. За эмнэлгийн визээр мэдүүлж байгаа хүмүүс бол Монгол улсын одоо Солонгосын элчин сайдын яамнаас хүлээн зөвшөөрөгдсөн улсын эмнэлгүүд байгаа. 1, 2, 3 дахь эмнэлэг болон гэмтэл их хүүхдийн одоо их нялхас гэж ярьдаг тийм их хүүхдийн эмнэлэг, за Гранд Мед, Интермед гэдэг хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлгүүдийн одоо онш байх ёстой. Энэ хүн заавал гадаад улсад эмчилгээ явуулах одоо эмчилүүлэх ёстой гэсэн тийм одоо онш байдаг. За нөгөө талаасаа Солонгос улсад одоо тухайн өвчтөн маань эмчилүүлнэ тухайн өдрийнхөө одоо тэдэн сарын тэдний өдөр одоо энэ өвчтөн Солонгосын ийм одоо оншинд юу нарна гэсэн заалтууд байдаг. За тэгээд дээрэс нь нэмээд одоо эмчилгээний зардал болон зардлаа шилжүүлсэн байх, одоо эмнэлгээсээ урилга авсан байх, цагаа захиалсан байх гэсэн бичиг баримтуудыг шаарддаг. За энэ тохиолдолд бол эмнэлгийн виз, аялын визнээс бол хурдан гардаг. Яагаад гэвэл тэнд одоо үзүүлэх эмнэлгийн цагтаа учраас аль болох ер нь эмнэлгийн виз бол гайгүй гардаг. Эмнэлгийн визийг дагалдаад тасран хамгаалагч явж байгаа тохиолдолд тасран хамгаалагчийг бол нэлээд сайн шалгаж үздэг. Яагаад гэвэл одоо Солонгос эмнэлэг болгон ч тэндээ асрах үйлчилгээтэй орчуулагчтай байдаг учраас заавал энэ хүн гэр бүлийнхаа одоо хүнийг асран хамгаалагчаар авч явах шаардлагатай юугүй гэдгийг их үздэг байхгүй. Тэгээ хил дээр бол өвчтөн одоо явж байгаа тохиолдолд ер нь бол нэлээд гайгүй байдаг. Тухайн эмнэлгийнхаа одоо цагийг хаягийг захиалсан утсыг нөхцөн байдаг. Хилийн шалган нэвтрүүлгийн ажилтан одоо эмнэлэг рүү залгаад энэ өвчтөн танаа хүлээж авах уу үнэхээр үнэн үү гэдгийг шалгаа асуучдаг. Тэр бас нэг асуудал байдаг тийм. За манай хилийн дээс алхаж үзээгүй одоо иргэд их виз мэдүүлж чинь ялангуяа хөдөө орон нутгаас ирээд шууд визэнд орчиж байна тий. Тэгэхээр яг энэ иргэд яг ямар алдаа гаргаад байна? Яг юун дээр анхаарчвал ер нь бол виз гарах магадлал өсдгийг бас шалган дээр ингээд саатуулагдахгүй байх боломжтой байгаад гэдэг нэг юм аргууд байт юм уу? Анхаарах хэрэгтэй зүйлсүүд яг юм. Тийм визэнд ороход ер нь бол хүмүүс их алддаг байхгүй юу? Одоо ингээл яг хийж байгаа ямаараа очиход л болно гэж бодцдаг тий. За гэтэл одоо ямар нэгэн одоо зөвхөн Солонгос гэлтгүй өөр улсын виз мэдүүлэхэд гэсэндээ тухайн иргэнийг за эх орондоо ямар байр суурьтай юм, нийгмийн ямар статустай юм, санхүүгийн ямар чадамжтай хүн бэ гэдгийг хамгийн ихлэ хардаг тийм үү. За тэрнийгээ даавлаад одоо нөгөө шаардлагатай бичиг баримтууд байдаг. Нийгмийн даатгал төлдөг бол нийгмийн даатгалын, за малчин бол малчны тодорхойлолтын, за хуваарь бизнес эрхлэгч бол одоо түрээсийн гэрээтэй юу одоо дасны хуулганы хэр сайн гүйлгээтэй, за компани захирал бол одоо татвар хэр сайн төлөгдсөн гэдэг юмнуудыг маш сайн хардаг байхгүй. Гэтэл Монгол иргэд маань яадаг вэ гэхээр нэг албан байгууллагатаа одоо ажилласан те нэгээс дээжл ажилласан боловч тухайн байгууллагатаа одоо хэлэлцээд нийгмийн татгалаа ингээ хамгийн багаар нь төлөе ч юм уу те ингээ авчдаг. За эсвэл бол нийгмийн татгалаа сайн дураар нь төлөө авчдаг. За тэгтэл энэ бичиг баримт маань элчин сайдын яамны шалгалтаараа одоо ач холбогдол өгч чадахгүй шаардлага хангахгүй бичиг баримт төлөө авчдаг байхгүй. Тэрнээсээ болоод татгалцсан хариу авааддаг. Тэгэнгүүт түрээсийн гэрээтэй гэж хүмүүс ярьдаг тий. Би түрээсийн гэрээтэй хуваарь юм хийдэг. Миний дасны болгоо маш өндөр шүү дээ. Яагаад миний виз татгалцчихваа зорилго тодорхойгүй гэж татгалцчихлаа гэдэг. За гэтэл одоо энэ хуваарь бизнес эрхэлж байгаа түрээсийн гэрээтэй хүн маань хичнээн дасны болгоо сайн байсан ч гэсэндээ улстай ямар нэгэн харилцаа холбоо тогтоосон татварын баримт байна уу? За хуваарь агшны имиж аажсэндээ хүн амын орлогын албан татвар бага хэмжээгээр чухалтай төлсөн юм байна уу гэдгийг маш сайн хардаг. Яагаад гэвэл Солонгос улс ч өөрөө бүх юм нөгөө хууль ёсныхоо дагуу явагдчихийдэг. Тэрнтэйгээ ижлэхэн жишгээр одоо монгол хүмүүсийг хуваарь мэдгчсэндээ тодорхой хэмжээгээр одоо улсдаа нийгмийн одоо татвар төлсөн байх шаардлагатай гэж үздэг байхгүй. Гэтэл тэр шалгуурыг хангаагүй зөвхөн дансны болгондоо найдчихдаг байхгүй энэ түрээсийн гэрээтэй. Гэтэл шаардлага хангаагүй улмаас бас л виз нь одоо татгалзах тохиолдол байгаад байдаг. Виз мэдүүлж байгаа иргэд за нийгмийн даатгал төлөвч виз мэдүүлж байна гэж бодъё. Тэгэхээр дансны хуулган дээр их дутуу ажилласан ч үгүй юм уу? Ер нь алдаа гаргаад байна гэж яриад байгаа. Тэгэхээр дансны хуулган их эртнээс одоо юуг нь анхаарах хэрэгтэй? Яаж бэлдэж оруул
хэрэгтэй. Аха. Дансны улаан дээр яг уу нийгмийн татгал хүмүүс бол яг уу цалингийн л орлоготой байгаа шүү дээ тий. Тэрийг бол элчин сайд ямар үүсгэж байгаа юм биш. Одоо заавал дансандаа их мөнгөтэй хүн явах ёстой гэсэн ойлголт байхгүй. А гэхдээ тухайн хүний одоо сард орж байгаа орлого, сард орж байгаа зарлагыг маш гарч байгаа зарлагыг нь маш сайн хардаг. Орсон хэмжээгээрээ тухайн сартаа яг гараа явуулчихаар энэ үнийн санхүүгийн байдал тогтворгүй юм байна. Хичнээн олоод байгаа зардал нь яг адилхан юм байна гэдгийг талаас нь одоо маш сайн хардаг. А тэгээ хүмүүс яг нөгөө визэнд орохоос өмнө тасандаа аягүй хэмжээний мөнгө огцон мэйчдэг байхгүй. Тийм гэнт хийждэг. Тэгэхээр нөгөөх нь одоо виз гарахад одоо бас татгалзах шалтгаанууд нэг болоод байгаа. За тэгээ нийгмийн татгал төлж байгаа хүмүүс маань одоо ингээд нэг газараараа төлөлгүйгээр нэг жил дотроо ингээд дотроо байгууллагаас олжтой аюу хөдөлгөөнтэй байдаг шүү дээ. 3 сар нэг байгууллагад ажиллаад гарцсан дахиад нэг байгууллагад орсон. Тэгсэн мөртлөө нийгмийн татгал нь яг тасраагүй өндөр төлөлттэй байлаа гэж бодоход за энэ хүн бол ажлын байран дээрээ доктортой хүн биш юм байна гэдэг хадаа үднээс бас виз татгалзах шалтгаан нэг юм байна. Тэгэхээр сургуулийн виз байдаг тийм. Тэгэхээр сургуулийн визүүд бол ерөнхийдөө илүү боломжийн арай нэг гарах магадлал өндөртэй визүүдийн тоонд ордог тийм. Тийм. Сургуулийн виз яг уу ер нь бол аялын визийг бодвол тэр хүний зорилго нь тодорхой байгаа шүү дээ. Би Солонгос улсад боловсрол эзэмшгээр явах гэж байна гэд. За тэрэн дотроо бас одоо зорилго тодорхойгүй гэд татгалзчихдээ хүмүүс сургуулийн виз хүсээд хахад яагаад зорилго тодорхойгүй гэд татгалзчихдээ ингээд. За энэ сууж татгалзаад байна. Тийм. Энэ болохоор одоо бас нэг аюул олон шалтгаануудыг хараад энэ л да миний анзаарснаар бол нэгдүгээрт бол тухайн хүний насыг хараад байна. За энэ хүн одоо сурах нас нь яг мөн байна уу? Одоо сүүлийн сургуулаа төгсөөд хэр олон жил одоо тасралтсан боловсролын одоо боловсрол эзэмшиг ингээд тасралтсан байна. Бакалавра төгсөөд олон жил болчихжоо. 12 дугаар ангиад төгсөөд олон жил болсон байна уу гэдгийг нь хамгийн түрүүнд хардаг. За түүний дараагаар батландаагчийн санхүүгийн чадамжийг бас хардаг. Тухайн хүнийг одоо Солонгос улсад сурах хугацаанд нь хангалттай одоо сургалтын төлбөр болон амжиргааны зардлаар нь батландааж чадах хэмжээний санхүүгийн чадвартай хүн батландааж гинэ үү гэдгийг хардаг. За энэ одоо шаардлагуудыг хангаж чадахгүй байх юм бол бас визэнд татгалзаад байдаг. Тэгэхээр хүмүүс одоо ер нь бол яг гоо шилдэг магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд гэж байдаг байхгүй одоо батландааг шаардахгүй сургуулиуд гэсэн. Энэ сургуулиудад материал өгөх юм бол ер нь бол визний гаралт энгийн сургуулийг бодвол арай өндөр байдаг. За манай улсын иргэд очиод маш ихээр одоо харалдаг тэг яг нэг үг байлах. Тэгэхээр ер нь ингээ харалчаар ингээ болчт юм уу эсвэл заавал тэгж харлахгүйгээр те өөр арга замаарчуд юм уу ийм гарц гаргалгаанууд байдаг юм болов уу? Харалчаар бол бас ингээ ямар муу нөлөөтэй байдгийг бас ийм зөвлөгөө өгч. За ер нь бол Солонгос улс руу явах одоо ажилтны шугамаар явах визүүд бол бизнес төрөл бол байгаа. Мэдээж хууль ёсоор тэнд ажиллаж амьдрах боломжтой гэвэл боломжтой. За тэр визний төрлийн гэвэл хүмүүсийн хамгийн их мэддэг одоо хоёр улсын гэрээний виз гэж байдаг тийм хоёр улсын хамтын ажиллагааны аль бие усны одоо гэрээ байгуулад хөдөлмөрийн гэрээгээр явдаг виз байгаа. Энэ бол яг уу жил болгон Монгол улсын хөдөлмөр халамжийн үйлчлэгээний ерөнхий газраас одоо хүмүүсээ бүртгээд Солонгос хэлний шалгалт болон эрүүл мэндийн шалгалтуудаа аваад тухайн одоо тэнцсэн иргэнийг Солонгос улсын хөдөлмөрийн бирж нэрийг байршуулад за тэндээс нь ажил олгогч байгууллагууд нь хүсэлт явуулаад одоо ажилтнаа авснаар энд одоо Монгол улсын хөдөлмөрийн гэрээгээ байгуулад Солонгос улс руу явдаг ийм аль бие усны хөдөлмөрийн гэрээний виз гэж одоо E9 гэж хүмүүс ярьдаг тийм ийм виз бол байгаа. За түүний дараагаар E7 виз гэж одоо хүмүүс маш их ярьдаг бас ер нь бол хүмүүс бас мэддэг болсон баг. За энэ яадаг виз вэ гэхээр энэ дотроо 4 төрөл байдаг. За мэрэгжлийн боловсон хүчин буюу удирдлагын түвшний хүмүүс явж болдог. За хоёрдугаарх нь бол дид одоо мэрэгчлэн буюу үйлчлэгээний ажилтан, офис үйлчлэгээний ажилтан явж болно. За гуравдугаарх нь ердийн ур чадвар ажилтсан, ур чадвар шаардсан. Дөрөвдүгээрх нь болохоор тусгай ур чадвар шаардсан мэрэгчлэн явуулдаг ийм E7 гэж визний төрөл байдаг. За энэ виз бол яг уу үнэхээр одоо Солонгос улсад та мэрэгсэн мэрэгчлэрээ ажиллая гэж хүсэх юм бол боломжтой гэвэл боломжтой. Гэхдээ маш өндөр шалгуурыг тавьдаг. За одоо Монгол улстай тий бакалавраас дээш боловсрол эзэмшсэн байх хэрэгтэй. Мэргэжлэрээ 5-аас дээш жил ажилласан байх шаардлагатай гэх мэтчлэн өндөр шалгуур тавьдаг. Түүнээс гадна тухайн одоо ажилд авах гэж байгаа албан байгууллага үйлдвэр тэр одоо газартаа одоо Солонгосын хэлээс иммиграшнээс маш өндөр шалгуурыг тавьдаг. Тухайн улстай нийгмийн татвар хэр сайн төлдөг одоо компани вэ? Гадаад ажилтан одоо авах хэрэгтэй юу? За үйл ажиллагаа нь хэр жигдэрсэн, одоо орлого нь ямар хувийн гэдэг одоо тухайн байгууллагаас тавигдах шалгуур нь нэлээд өндөр байдгаа гэж хэлж болно. Гэтээ бас энэний дагуу сүүлийн үед одоо Монголд одоо маш олон E7 виз гаргана
гэдэг одоо зар тавигдж байгаа. Ямар ч одоо нэг шалгуургүйгээр тий одоо ирсэн хүн болгоныг бүртгэж аваад маш их хэмжээний мөнгө залсан ийм тохиолдол гарсан шүү дээ тий. Тэгэхээр үнэхээр Е7-оор одоо мэрэгчлэрээ Солонгос улсад ажиллая гэж одоо хүсэж зорж байвал мэрэгжлийн газраас нь зөвлөгөө аваад эхний ээлжинд мөнгө төгрөг одоо өгөлгүйгээр яг ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой юм, би ямар шалгуурыг хангасан байх ёстой юм, миний ажилд авч байгааг одоо тухайн компани маань ямар компани үйлдвэр байгаа гэдгийг маш сайн шалгаж үзэх боломжтой байна. Тэгэхээр ер нь харалцахаар Солонгос очоод харалсан иргэдэд одоо яг юу хүлээж идэм бэ? Бас нэг юм давуу талч гэдэм ба эсвэл сөрөг талуудыг нэг яриад өгөхгүй. Тэгэхээр хүмүүс маань бас шийдвэр гаргана л та. За би шууд харлаад ингэ ажиллаад үлдэхгүй. Эсвэл аль биесээр ингэ ажиллах визээ авах уу гэж тийм үү тий. Харалцахаар ер нь бол гэр бүл хамгаалалтын саднуудтай ч холбоо амралтай хүмүүсүүд бас юм сөрөг талууд байдаг гэж сонсчихсон. Тэгээд энийг нэгдүгээрт яг харсан хүмүүсийн одоо ар гэр эхнэр нөхөр тий айл нэг нь одоо Солонгос руу сургуульд явах болдог. Тэгээ хамгийн ихд гардаг тохиолдол бол тийм байхгүй. Манай аав Солонгост хууль бусаар байдгаа хэдэн жил болчлоо. Би одоо ингээд 12 дугаар ингээд төгсөөс Солонгос явах гэсэн чинь миний виз гарах болов одоо яг ингээд асуудаг. За энэ дээр бол тухайн хүүхдийг одоо маш сайн салгаж үзнэ л дээ. Үнэхээр одоо аав нь харсан байсан ч ээж нь харсан байсан ч гэсэн виз нь гараад Солонгос руу сургууль явж байгаа хүмүүс тохиолдол байгаа. Аав ээжийнхээ одоо хууль бусаар оршин сууж байгаагаас болоод Солонгос улсад одоо хууль цэсныхэн дагуу сурч боловсрч чадахгүй байгаа хүмүүс бас байгаа. Хоёрдугаар гэх юм бол Солонгост харалж байгаа хүмүүст бол одоо хууль ёсны дагуу визээ аваад амьдрах боломж байна уу гэвэл бас байдаг. Тухайн үедээ одоо яг гэр бүлээрээ амьдарч байгаа тохиолдолд одоо хүүхэд нь 5 жилээс дээшээгээ одоо Солонгосын боловсрал эзэмшсэн ямар цэцэрлэг ч юм уу тий бага сургуулийн боловсрал эзэмшсэн болвол хүүхдийнхээ боловсралыг дагаад аав ээж нь визтэй болох боломжтой байдаг. Харсан байсан хүмүүсийг визтэй болгож байгаа гэсэн үг тий. За тэгэхээр нөгөө мультивизийг бид нар мэднэ тий. Мультивизийг яг ямар хүмүүст өгч болт юм бэ? Ер нь анханасаа мультивизтэй болох сонирхолтой хүмүүсийг эхнээсээ юугаа бэлдэж шаттайгаар бэлтгэлээ баазах хэрэгтэй. Мультивиз хүсэх ер нь 17 төрөл байдаг байхгүй. Тэгээ өмнө нь Солонгос улс руу зорчиж исэн иргэн байж болно. За төрийн албан хаагч одоо хаагчийн албан тушаалтай хэлцээний даргаас дээш албан тушаалтай иргэн байж болно. Монгол улсын топ 100 аж ахуй нэгжийн хэлцээний даргаас дээш албан тушаалтай дээр нэгээс дээш жил ажилласан одоо иргэн байж болно. 500 саяас дээш үйл хөдлөх одоо эзэмшдэг иргэн байж болж байгаа. За тэгээ дээрэс нь 10,000 долларын одоо кредит карт эзэмшдэг олон улсад гүйлгэх хэрэгтэй тийм кредит карт эзэмшдэг хүн байвал мультивиз хүсэх боломжтой болж байгаа. За урлаг соёлын зүтгэлтэнгүүд байна тий соёлын тэргүүний ажилтнаас дээш одоо цол тэмдэгтэй хүмүүс байна. За их сургуулийн эмч байна, өмгөөлөгч байна. Ингээд иймэрхүү хүмүүс бол мультивиз хүсэх боломжтой. За тэгээ энэ хүмүүс одоо эхний одоо мультивизээ авсан байдаг. За ийм тохиолдол байдаг. 3 жилийн мультивизтэй энийгээ сонгуулах гэж чинь миний мультивиз татгалзаад байна гэдэг. Энэ яагаад татгалзаад байна вэ гэхээр тухайн хүмүүс магадгүй зарим хэсэг нь тий Солонгосынхон визээр одоо очичоод аяллахаа мультивизээр очичоод 90 хоногоо тулгачдаг ч юм уу 60 70 хоног 80 хоног ч юм уу ингээ удаан байгаад байдаг байхгүй. Тэгээ буцаагаад нөгөө визээ сунгая гэхээр Солонгосын хилээр гарснасаа хойших нийт одоо 1 жилийн хугацаанд болсон хоног нь 180 хоногоос дээшээ хэтэрчгээрээ тэр хүн дахиад одоо визээ сонгох боломжгүй болчих жоо. Энэ одоо юу гэсэн үг вэ гэхээр хүн 1 жилийнхаа одоо 3 жилийнхаа мультивизэнд хэдэн ч удаа явж болно тийм үү. За тэгээд очисон хугацаанд 30 40 50 60 хоноо дахаар нийт очисон одоо байсан хугацаанд 180 хоногоос хэтэрчгээр тухайн одоо мультивизэнд дахиад сонгогдохгүй байгаа. Тэрэн дээр хүмүүс маш сайн анхаарах хэрэгтэй. Аль болох одоо богино хугацаанд 30-аас доош хоног явчаад ирвэл Иргэдээс зарим нэг асуултууд ирдэг л дээ. Тэгэхээр за яг хаа ажил эрхэлдэггүй иргэдэд анхныхаа хуулгаар Солонгосын визэнд орох боломжтой байд юм уу гэд асууад өгч гисэн. Тэгэхээр тийм энэ тал дээр ер нь боломжтой ажил эрхэлдэггүй, түрээсийн одоо хуваарай бизнес эрхэлдэггүй одоо ийм хүмүүс байж болно. Нэгдэж насны улгаараа орж болохын хувьд бол болно. Гэхдээ виз гарах магадлал том бага шүү гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Яг гэвэл тухайн ямар нэгэн одоо тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй юм байна, орлого нь тогтворгүй юм байна гэж хардаг. Тэгэхээр манай улсын иргэд Солонгост одоо өөрсдөө гэсэн бизнес эхлүүлэх юм боломж юу байдیں۔ Тэгэхээр дагалдаад бас энэ визний асуудал шийдэгдэхэд явдаг уу? Ер нь бол бизнес эрхэлж байгаа иргэд хэр олон байна Солонгост? Тийм, бизнес эрхлэх боломжтой шүү. D8 гээд бизнесийн хөрөнгө оруулалтын виз байдаг. За D9 гээд худалдааны виз байгаа тийм. D8 гэдэг визийг одоо 100 сая воноос дээш хөрөнгө оруулалт Солонгост хийсэн тохиолдолд энэ визийг авах боломжтой байдаг. За энэ визтэй хүн болвол одоо ар гэрийнхнийхээ
галдан визийг олж чөлөөтэй өсөх боломжтой гэдэг. 100 сая воны хөрөнгө оруулалт гэдэг нь үйл хөдлөх хөрөнгө худалдаа авах одоо байр худалдаж авах худал тэр хөрөнгө оруулалт гэж үзэх үү? Эсвэл зөвхөн яг бизнес зориулах тийм бизнес хийж байгаа учраас одоо бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа эрхлүүлсэн 100 сая воноо одоо Солонгост оруулаад хөрөнгө одоо үйл ажиллагаагаа эхэлсэн тийм тохиолдолд бол боломжтой байна. Манай улсын иргэд олон удаагийн давтамжтайгаар Солонгос руу явах сонирхолтой байдаг. Тэгэхээр зөвхөн нэг юм туршлагаасаа үзээд тийм зөвлөгөө өгөхгүй юу? Яг ингэж бүрдүүлчихэд ингээ ирж чад байвал болдог ч гэдэм нэг тийм аргууд юу байна? За яг нь нэгдүгээрт бол хамгийн түрүүнд тэр шаардлагуудыг хангах хэрэгтэй. Тэгээ элчин сайдын яамнаас зааж байгаа санхүүгийн нотлох бичиг баримт одоо юмнуудаа сайн хангачих хэрэгтэй. Хоёрдугаарт виз чин гараад явсан болвол 30-аас дээш бити оноо чи үнэхээр дараа ойр ойрхон ирж очих юм ажил одоо байгаа бол тий Солонгос ч хөөц хоёр улсын хооронд хөөцөлтөд одоо Монгол бизнес эрхэлдэг хүмүүс шүү дээ. Солонгосоос бараа 8 одоо бараа 5-аар оруулж ирээ зарж борлуулдаг хүмүүс байна. Тэгэх юм бол одоо хажуугаар нь бити одоо хууль бусаар ажил хийгээч тий. Яг тухайн ажлаа Солонгостой амжуулчаад ирээд буцаад хахад бол дараагийнхаа виз нь бол чөлөөтэй асуудалгүй байдаг шүү. Том аян явагддаг жил бүр. Тэгээ сүүлийн 2 жил илүү чангарч байна тий. 2025 оны энэ хаврын аян бол нэлээд сүрдүүлэнтэй явагдаад байгаа шүү. Тэгэхээр яг энэтэй холбоотой мэдээлэл юу вэ? За одоо яг Солонгос 4 сарын 5 байгууллагын хамтарсан одоо баримтчилгаа гэж яригддаг тий баримтчилгаа явагдаад эхэлсэн байгаа. 4 сарын 16-наас эхлээд 77 хоногийн хугацаанд одоо баримтчилгаа нэлээд ширүүн явагдана. Одоо энэ нь болохоор хүмүүсийн хамгийн их ажилтдаг гадаад ажилтны хамгийн их ажилтдаг барилга, буудал, хоолны газар, гэх мэт газруудаар маш их баримтчилгаа явагддаг. Тэгэхээр энэ тухайн үед одоо хүмүүс маань одоо маш сонир сэрэмжтэй, болгоомжтой байх хэрэгтэй. Тийм. Шууд харуулж ажиллаж байгаад баригдаж байгаа хүмүүсүүд яг юуг даван тулд юм бэ? Одоо жишээ нь ямар нэгэн цалингаа бүрэн авах ч гэдэм үү, хэрэгцсэн байдлаа хамгаалуулж чаддсан юм уу? Яг юу болд энэ процессыг ярьж байгаа. Харлаад одоо яг ингээл нөгөө шалгалт мэдээж яг л гинтийн орж ирнэ л дээ мэдээж би чамааг одоо барих гэж байгаа шүү гэж орохгүй штэ тий. Тэгэхээр гинтийн орж ирнэ байгаа газар нь тухайн ажлын байран дээр нь шууд орж ирээд баримтлаад аваа явдаг. Ямар ч одоо гэр лугаа очиж ачаа бараагаа бэлдэх цалин хүсээ авах тийм боломж бол ерөөсөө өгөхгүй шууд бариад одоо явцдаг. Тэр цалин өсөө тухайн одоо тэнд оршин суудаг хууль ёсны эрхтэй таньдаг хүнийхээ данс одоо мөнгө дансаар ч юм уу дамжуулан ингээ Монгол руугаа авах ч юм уу ачаа тэрвэжсэндээ одоо араасаа явуулдаг ч юм уу тийм боломж одоо боломж л одоо гэх юм да тийм л юм байдаг. Тэрнээс биш одоо харлаа шууд баригдаад ирсэн бол тухайн объект байгаа газараасаа шууд баримтлагдаад одоо нисгэн хосны хөндлөлтийг захиалж өгвөл нутаг буцаадаг гэсэн үг. За баримтчилгаагаар ирсэн эргээд нөгөө буцаад Солонгос руу очиж ажиллах амьдрах юм сонирхол бас байна. Тэгэхээр визний маш олон удаа давтагдсан асуулт байна. Тэгэхээр баримтчилгаагаар ирсэн юм аа. Тэгээд буцаад Солонгосынхаа визийг мэдүүлмээр энэ хизээ мэдүүлэх юм бэ одоо яах ёстой вэ? Гэх асуултууд маш их ирсэн байна. За баригдаад ирсэн хүмүүс юуны түрүүнд хөлийн хориг байна уугүй юу гэдгээ элчин сайдын яамны консулын албаар дамжуулан шалгах боломжтой байдаг. За хөлийн хориг би хэдэн жилээр хөлийн хориг тавигдсан, хэдэн жилээр би визээ мэдүүлэх хэрэг асуусан гэдгээ эхний ээлжинд боо шалгана. За тэгчээд тэрний дараагаар бол визээ мэдүүлэх хэрэг нь үүссэн бол визээ мэдүүлэх боломжтой. Гэхдээ одоо баригдаж ирчээд шууд визээ мэдүүлэх нь бол угаасаа мэдээж ойлгомжтой баг виз бол гарахгүй татгалзах. Тийм учраас нэлээд одоо тий Монгол улстай байр сууриа олоод санхүүгийн нотлох бичиг баримтуудаа бэлдээд ингээд визэнд орох юм бол зарим тохиолдолд үнэхээр санхүүгийн нотлох бичиг баримт нь хангалттай дахиад Солонгос руу явж байгаа зорилго нь тодорхой байгаа хүмүүсийн одоо хуулиас бусаар амьдраад барьж байгаа ирсэн хүмүүсийн бол визэнд гарсан тохиолдол байдаг. Гэхдээ ихэнх тохиолдолд бол татгалзаад байдаг. За тэгэхээр маш олон удаагийн асуултууд байна л да. Айл агентлагт ч гэдэм үү. Ер нь виз найдвартай гаргаж өгдөг одоо агентлагууд ч юм уу зуучийн газрууд байд юм уу гэдэг чинь. Тэгэхээр зуучийн газраас шалтгаалт юм уу? Элчин сайдын яамнаас шалтгаалах уу эсвэл иргэдээс шалтгаалт юм болов яг юуг нь харж өгөх хэрэгтэй юм. Тийм хүмүүс хаана өгвөл виз сайн гарах вэ гэдэг байхгүй юу? Аль газар өгвөл биний виз сайн гарах вэ? Энэ газар өгсөн чинь гарсангүй, энэ газар өгсөн чинь гарчлаа гэж яриад байдаг. Гэвч одоо элчин сайдын яамны аль бие усны төлөөллийн байгууллага бол визний гаралтанд ямар ч нөлөөлөх боломжгүй. Тухайн хүний одоо өгсөн бичиг баримтыг хууль ёсныхын журмын дагуу бэлдээд элчин сайдын яам руу дамжуулжин үүрэгтэй байдаг. Тэгэхээр тэр тухайн хүний виз гараад байгаа, татгалзаад байгаа шалтгаан бол яг л өөрийнх нь бүрдүүлж өгсөн бичиг баримтанд одоо аяллалын зорилгоос л хамаарч байна гэсэн үг байхгүй. За тэгэхээр зуны цагт
ерөнхийдөө виз мэдүүлэгчдийн тооёрс өсдөг гэсэн юм судалгаа байна л да. Тэгэхээр энэ яг юутай холбоотой байгаад байна. Тэгээд энийг бас Солонгосын тал юу гэж хардыг бас ажиглаад мэдж байгаа бол. За зуны цагтаа оюутнууд нэгдүгээрт амарчдаг, амралтаараа одоо Солонгос явж ирэх хүсэлтэй байдаг. Хоёрдугаарт багш нар бас гэж удирдлын амралт нь эхэлдэг тий. За тэгээд Солонгост бас төрөл бүрийн хурал, цуглаан, экспо, сургалт юмнууд бас болдог. Энэ одоо сургуулийн их сургуулийн багш нар ч юм уу, за 10 жилийн сургуулийн багш нар ч юм уу, Солонгосын ихтэй сургуулиудтай танилцах. Одоо ингээд маш олон төрлийн одоо үйл ажиллагаагаар явдаг хүмүүс бас байдаг л. За түүний хажуугаар бол оюутнууд маш их визэнд ордог байхгүй. Одоо үнэхээр одоо айлгаж байгаа мөн гэхээр бас үгүй. Тэр оюутнууд одоо амралтын хугацаагаар бас нэг богино хугацаанд шалтгаан ажил хийж ирэх гэдэг чинь тий. Тэгэхээр яг энэ хугацаанд визний гаралт бас багасчдаг. Оюутнуудын одоо нэг амралтын цаг, багш нарын амралтын цаг гэдэг юу нь бол визний одоо нэлээд ачаал ихсдэг. Тэр дундаасаа ямар нэгэн зорилготой хурал цуглаан одоо сургалт семинар тим юмд явж байгаа хүмүүсийн бол виз нь бол одоо зорилготой учраас гайгүй гарчдаг. Оюутнуудын виз бол ер нь бол нэлээд хэцүү байдаг шүү. Ер нь ачаа бараанаасаа болж хилийн шалган дээр магадгүй тий одоо ачаа бараанаасаа болж буцаагдсан хэрэг байдаг. За ачаа бараанаасаа болоод буцааж байгаа бас тохиолдлууд байгаа. Хүмүүс нөгөө хил дээр өөрийгөө яа гэж дээрээс нь нэмээд тэнд оршин сууж байгаа, амьдарч байгаа ах トゥ хамаатан садан аав ээжтэй тэ найздаа нөгөө борцоо ааруулаа гэл ингээл аюу олон төрлийн хууль бохоод хилээр нэвтрэх бараа аваад орчдөг штэ тий хилийн шалган дээр за өөрийгөө яаж авч гарыг гэж дээрээс нь нэмээд энэ хориотой бараа насаа болоо шалгуулах тохиолдол маш их гардаг байхгүй. Тэгэхээр айл болох хил дээр одоо явж байгаа тохиолдолд янз бүрийн хориотой бараа авч яваад бол хэрэггүй. Яагаад гэвэл Солонгос улсад аль бие усны зөвшөөрөлтөд орж ирдэг хүнсний бүтээгдэхүүнүүд маш их байдаг болсон. Монгол 5 гэдэг одоо бид нарын мэддэг тий. Тэнд бол одоо Монгол дэлгүүр хүртэл ажиллаж байгаа Монгол хүнсний бараа бүтээгдэхүүн бүгдээрээ зарагдчихэдэг учраас тийм юмд бол нэг ач холбогдлого заавал авч явах гэсэн хэрэг бол байхгүй. Тэгэхээр манай улсын иргэд за виз нь амжилттай гарлаа. За хилийн амжилттай давлаа гэж бодъё. Хилийн чандад ингээд зогсчдөг. Хэл мэдэхгүй. Яг ийм үед одоо яах хэвтэй шууд ингээд хар таамгаар яваад очих хэвтэй юм. Эсвэл заавал цаанаа ингээ хүн байлцуулаад ингээд хөтөж заав шаардлагатай байна уу? Яг одоо аялгаж байгаа хүн ингээ ганцаараа харанхуй явчлаа гэж бодъё тий. За тухайн хүн бол ингээд нөгөө одоо Google Translate юм ямар нэгэн одоо юм ашиглаад ингээ ганцаараа аялаад бол ирчих боломжтой. Үнэхээр ингээд нэг 3 сарын хугацаанд би нэг мөнгө олоод ажил хийчихэд ирэх гэсэн хүмүүс болвол таньдаг хүн бол нэлээд хэцүү, хэл мэдэхгүй бол ажил олдохгүй, таньдаг хүн байхгүй бол хүлээж авах одоо орон байрны асуудлаас эхлүүлээл одоо асуудал их штэ тий. Тэгэхээр тэндээ хүлээж авах гэж байгаа одоо таньдаг хүн ажлыг олоод идэг хүн байвал ер нь бол зүгээр хүн байхгүй бол үнэхээр ганцаар бол яг танихгүй ч гэсэндээ монголчууд бас нэгэндээ айгүйх тусаалдаг л доо ажил олоод өгчдөг. За нэг байр маарийн олоод зуучлаад өгчдөг тий. Тийм тохиолдол бас байгаа ч гэсэндээ сайнны хажуугаар саар гихчээр бас нөгөө одоо хаалттай ажил гэж ярьдаг тий мөнгө аваад ажил зуучлж өгдөг. Тэгээд заримдаа нөгөө нөгөөнийхөө цалинг нь өгөхгүй мөнгөний аваад одоо цалингийн дундаас нь аваад алга болчтой тохиолдлууд ч гэсэндээ маш их байдаг. 3 сарын визэндээ ажил хийж агаад цалингаа авч чадаагүй тохиолдлууд хэр их вэ? За ер нь бол бас байгаа шүү. Одоо хэл мэдэхгүйгээс нь шалтгаалаад таньдаг хүнгөө хэл мэдэхгүй гэдэг одоо юмыг нь ашиглаад хүмүүс ажилуулчаад цалингаа өгөхгүй байх тохиолдол бол нэлээд байдаг. Энэ тохиолдолд хууль хяналтын байгууллагад хандахад бас хэцүү юм тий. Аялах гэж ирээд ажил хийсэн учраас ингээ өөрснөө буцаж буруутгах магадлалтай байдаг юм байна. Тэгэхээр нэлээд сайн судалж иж бас энэ шийдвэр гаргах шаардлагатай юм байна. Тэгэхээр за бидний нэвтрүүлгийн ярилцах хугацаа дуусах төгсөж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө яг виз мэдүүлэх гэж байгаа, аялах гэж байгаа, за магадгүй ажиллах гэж байгаа иргэдтэй өгөх зөвлөгөө юу вэ? Нэвтрүүлгийн төгсгөл. За ямар нэгэн улсын виз мэдүүлэх гэж байгаа бол хамгийн түрүүнд өөрийнхөө байр суурийг илэрхийлэх одоо нийгмийн чадамжаа санхүүгийн нотлох бичиг баримтаа одоо нотлох юмнуудаа маш сайн бүрдүүлээд өгөөрэй. Тэгээд яг ямар зорилгоор тухайн улсыг зорж байгаа юм бол яг тэр зорилгынхаа дагуу бичиг баримтаа бүрдүүлээрэй. Сурах гэж байгаа сургуулийн л визийг хүссэн дээр ажиллах гэж байгаа бол өөрөө ажиллах боломжтой ямар виз вэ? Тэрийгээ сайн судлаад өгсөн дээр за аяллаар явах гэж байгаа бол аяллахаа визийг ном журмынхаа дагуу бэлдээд өгөөрэй л гэж хүсмээр байна. За баярлалаа. Бидний ярилцах хугацаа дууссан байна. Баярлалаа үзэгчдээ парламент телевизийн байр суурь нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар танд хүрлээ. Дараагийн дугаараар иргэн уулзъя. Баярлалаа.